Сайн байцгаана өрхөн мэд үзэгчтэй танин мэд хөхлөөр оройтой Занга ТV-гийн дугаар үзэгч та бүхэн төрөхөд бэлэн боллоо. За бид Монголын түүхийн дугаарыг үзэгч та бүхэнтэй цуврал болон хүргэж байгааг та бүгд мэднэ. За энэ удаагийн дугаарыг мэдээч дандаа энэ удаагийн ч гэлтгээр нь бүх дугаарыг бид нарт ярьж өгөхөөр судлаач бэлгэн судлаач тод миний би энд сууж байна. За ямар ч байсан танд өдрийн мэндийг хүргэе. Өмнөх дугаарын төгсгөл бол нэлээд хүнд төгсгөл. Би бол тэгж үнэлээ да. Ягаад тэгэхээр би ерөөсөө яг надад байгаа сурвалжууд дээр бол Хурц хаан хүүгийн үхлийн талаар ерөөсөө би уншаагүй. Тэгээд та ч их сайхан ярьдаг хүн. Би ч их гүн хүлээж авсан. Нилээ сайхан дугаар болсон. Тэгээд ямар ч байсан энэ бүхэнтэй холбоотой нэг асуулт өөр ирэхгүй гарч ирж байгаа юм л да. Илжигдээ жанжинд дөргөн татан тушаал өгөөд энэ тэнд очиод Алтан ургийнхны цусыг урсгаад байх үед. Гүйг хаан яг юу хийчихсэн юм бэ? Яагаад энэ бүхнийг ингэж дуугу өнгөрөөгöd байсан юм болоо? Энийг ийм асуулт гарчаад байна л да. Үнэхээр мдээгүй болоод дуугу байгаад байгаа мó эсвэл дэмжээд байсан болохоор дуугу байгаад байсан юм болоо? Гүйг мдээгүй. Гүйг бол ийм тушаал өгөхгүй. Гүйг ээжийнхээ өргөнд ороод ирэхээр хаан биш болчиход байдаг гэсэн. Ямар сони юм бэ? Тэр нэг аягүй сайн тэмдэглэсэн байдаг шүү дээ. Гүйг хаан гэж байгаа мөртлөө ээжийнхээ өргөнд орохоор хаан биш. Тэгээ ээж нь юм хэлэхэр зэрэг яг ээжийнхээ үгээр байгаад идэг. Яг тийм хүн байсан. Гэхдээ ерөнхийдөө бол энэ гүйг чинь шулуух хэлэхэд яг хааны ирэх мэдлээ ингээд бүрэн тэлээгүй байсан гэх юм уу да. Тэгэхээр давхар бас ээж нь төр тороцолтод эхэлсэн. Энэ эхүү хоёрын бас нэг зөрчилдөх эхлэл нь тавигдчих эхэлж байгаа юм. Фатимаг бол ерөөсөө гүйг нэг нүдээр харддаг байсан. Тэр аргагүй бах л та. Бүх эгч нарыг нь алдсан юм чинь. Тийм яаж дуртай байх вэ? Тэр яг ээж нь л Фатима л гэдэг үгсэн л болохоос биш. Тийм болохоор гүйг бол энэ талаар мэдхгүй. Хэрвээ гүйг мэдсэн бол ийм тушаал өгчихгүй. За хулан хатан ямар үзэсгэлэн төгөлдөр сайхан бүсгүй байлаа. Би нэг ярьсан шүү дээ. Их хаа маань өөрөө бүр яаж дурлаж явлаа. Тэгэхээр энэ хоёрын дундаас гарсан хөлгөн гэдэг чинь яг бод тандрал дээр айгүй тийм царайлаг. Маш тийм бүр их гоё залуу байсан гэж бичигдсэн байгаа юм. Тэгэхээр ийм гоё залуугийн өр хүүхэд ямар гоё залуу байх вэ? Хурц, хучин нар ямар хүмүүс байх вэ? Царай цусар их сайхан усуд байсан. Тэгэхдээ ийм мундаг царайлаг ийм гоё царайлаг мөртлөө айгүй мундаг байлддаг. Тэг Хурц хаан хүү тэгээд 21 наснда. За 21-ээс 23 насл гэж ярьдیں۔ За хоёлаа зүгээр голыг л барьчих. За 22 насл гэж хоёлаа үтчихье. За ийм цэл залуудаа бол алагдсан. Гэхдээ баатарлагаар өгсөн. Тэгээд босоогоор өгсөн шүү. Бас их юу байгаа зү. Их зөрөгтэй. Тэгээ би бод миний хамгийн харамсаад байгаа зүйл бол Хурц хаан хүү байгаа. За энэ хүн бараг ер нь 40-50 хүрсэн бол юу хийж бүтээж ямар гайхамшигтай гавьяа байгуулж явах байсан болоо. Ийм мундаг хүн. Даанч харамсалтай юм боллоо л доо тэгээд. За ямар ч лсэн Хучи ордын зэргүүдтэй болцсон. Хучи яагаад сэтгэлээр унаа вэ? Хурц ахыг маань алчихсан. Одоо би бол өстой эвлэгшгүй. Энэ мө өгөөдөө талынхантаа эцээ хүртэл үзнэ. Ямар нэг юм болох юм бол заавал би энэ мө миний ахыг алсан хүмүүсийг би бүгдийг ална. Та үнийг батаахад хэлээрэй. Тэгнэ. Одоо тайвшир. Бид нар цэргээ их шиврээд оруулж ирнэ. Хойд зүгээс гинт дайрах байх гэж цаад муу дөргөн үнэр авааг байгаа шүү. Үнэр авсан байсан ч гэсэн шиврэг төрсөн нутган гээд эзэн бид нар мэдж байгаа болохоос ш тэр муу төргийн татвар яаж мэдтий. Гэхдээ яах вэ? Дөргөн бол ойлгоно. Өөрөө айн иргэдийн хүн. Айлхлах. Гэхдээ их Сибирээс дайрна. Их шиврэгээс дайрна гэдгийг ямар хэцүү гэдгийг тэд нар бол аяндаа мэднэ. Чамд Хучи дүү минийг юм хэлий. Тэнэг хүн л өөртөө дайсан их бэлддэм шүү дээ. Тэр нэгээч мэддэггүй. Харин мэдрүүлээд өгнө. Би чиний газар нутаг дээр хүчээ төлрүүлмээр байна. Ойлголоо ордох. Ордох та бүх зэрэг аваад Моготын голын хөөн дээр хүрээд ир.
цаашаага хасраахын мэдлийн газар оцсон чи яах вэ? Зүүн хойд болон баруун хойд чанга хойноос нь хумайд дайрыг. Би өөрийнхөө албатаас цуглуулад авна. Ойлголоо. Тэд нар одоогор тэгж өнгөрж илвэг. Бид нар тэр хооронд зэрэгээ бэхжүүлэх болно. Их шиврээд зэрэгээ бэхжүүлье. Ийхүү орд шиврээгээр. Одоогийн Сибирийн нутгаар Монголын хойд хэсгээр гэх юм уу да зэрэгээ бэлтэж гэсэн. Тушаал ирэх юм бол дайрна. Хар хорин. Их хаан гүйгийн өргөө. Хаантан минь. Ас баруун зүгээс илчирлээ. Оруул. Салам алейкум. За хоёр чи хүн билээ. Бид хоёр бол хуршаахын элч байна. Энэ загтлыг танд өгж байна. Эзэн хаан гүйгт гардуулаарай гэж хэлсэн юм шүү. Юу гэнэ? Энийг тэгэл хуршаах өөрөө битсэн эргүү. Тийм ээ. Намааг хин гэж бодов. Би бол Тэнгэрээс заяагдсан их хаан. Би бол бүх хуурай газрыг захирч байгаа хаан. Хуршаах өөрийгөө хин гэдгийг яагаад мэддгүй юм? Тэгээд ч миний эзэмшил, миний мэдлийн газар байгаа үсттэй. Харин ч би татвар, алба татвар, говчуур шүтэл нэгээгүй шүү. Бид хоёр юу гэж бичсэнийг мэдэхгүй. Энэ загтлыг л хүргэж өгөх үүрэгтэй. Хуршаахтаа очиод яг миний хийснийг хэлээдэх. Зайл. Тонил. Эндээс даруугаар. Миний нүдэнд бөөзөгд. Та элчийг ингэж доромжилдаг. Танаа ёсонд харш босуу. Та нар шиг алуурчдтай. Яриад ах сонирхол алга. Тонил. За ингэж гаргасан. Юу хийсэн юм бол? Энэ ямар загтал гүйг хаанд өгсөн юм бол? Одоо болтолд нууц. Энэ загтлыг зөвхөн гүйг хаалах хэрсэн. Түүхэнд ч гэсэн бас ингэж бичсэн байгаа. Яг юу гэж бичсэн мэддэхгүй. За ингэж яаж ийн? Хуршаахын хоёр элчийг хөөгөөд явуулчлаа. Гансо. Годонгийн цэргүүд. Год эзэнтэй. Таны дүү хуцаан хүүг алдсан байна. Одоо энэ хараад индлээ. Ах маань тэгээд одоо өөрөө тэгээд таны ах мдээгүй. Юу? Таны ахыг мдээгүй. Энийг зөвхөн Фатима хийгээд байгаа. Тэгээ таны их мөн ярва. Тэгээ хин гар үлний мөн илжигтэй мод тэнэгүү. Тийм. Зөөлөн чихтэй хүнийг мөн чих ашиглаж явах шивтэй. Миний ээж юу болж байгаа нэ? Одоо бүр байдлаа одоо бүр ийм болж явахтай яа тийм. Номхон тэмээг нь авахд амар гихчээр илжигтэйгээр хамаг юмаа хийлгүүлж байгаа мó. Илжигтэй мó. Хамаг нүгэлт гараад урж байгаа тэнийг. Илжигтэйгийн цэргүүд тэндээс ирж байна. Үзүүлээд өгнө чамд. Зүв зүгөөрөөсөн хинт ч гимгүй хурц дүүг яана гинэ. Даачта. Бид нэр жинхэнэ хааны төлөө тэмцэнэ. Харин хаан ширээг өөрийн дураар удирдах байгаа. Илбэт ягчсуудад яасан ч захирагдахгүй. Тиймээс миний хойноос за ингээд годон. Цэргээ ингэж зоригжуулах шаардлага байхгүй. Чи зүгээр л төрийн төшөмдүүдийг буцаагаад өгчих. Ээлжигдээ. Чам шиг мó өөрийн толгойгүй хүний үгээр явдаг тэнэгт би өгөх юм уу? Чи Монголын төрийн мэрэгэн сайн төшмөдүүдийг бүгднийг авчаад аим насыг нь хөнөөгч байгаа үсттэй. Чам шиг мó тэнийг гарт би тэгээд мэрэгэн сайдуудыг алуулах хэрэггүй. Тэгч ярихгүй шүү. Би их газар нутгаа хамгаална. Би өөрийнхөө харьяаны газраа хамгаална. Бас би өөрийнхөө эцгийн Монголын төр зүтгэж байсан төшмөдүүдийг хамгаална мэдүү. Миний эдлэн газраас зайл. Миний харьяаны газраас түргэн холд. Бид нар чиний ихийн тушаалыг биелүүлж байгаа. Чи ихээсээ ингэж зөрөө юу? Миний их одоо төрийг барихгүй байгаа шүү дээ. Тэгвэл чиний ах гүйг хаан болсон шүү дээ.
Миний ах гүйг хаан болсон бол чам шиг тэнгийг над руу явуулахгүй л дээ. Чи дураараа авирж байгаа үсттэй. Чи тэр мүү Фатима янхныг яасын их үгийг нь давтдсан бэ? Чи өөрөө өсөө ичээч. Чи монгол хүн байж тэр мүү чи тэр боо шивгчний үгэнд ороод байгаа үсттэй. Тийм юм байхгүй ээлжигдээ. Инчээ тулдъя. Намайг дийл. Тэгвэл би чамд хүснэ ч нүгэй. За. Төр төрссөн хунтайж годонг яар цохи. За ингээд хоёр талаасаа дайхвчлаа. Бөөн байлдаан болсон Гансуугийн цөл одоогийн Монгол улсын өвөр Монгол Говьалтай Баян хонгороос урагшаага Гансуу мунж гэж байгаа. Өмнө Говь аймгаас урагшаал да. Энэ том цөлд Гансуугийн цөлд байлтж байгаа юм. За энэ бас маш ширүүн тултаа болсон. Бид нар годон хан хүүхд дийлэхгүй тал талаас нумсамаар харуулж штэ. Бүгднгийн нумсамаар харав. Битээ ойртуулаараа годонгийн зэргүүд харж байгаа байхгүй. Бүх чадчнуудыг урдаа тавь. Наад илжигтэйгийн зэргүүдийг яасан ч оруулж болохгүй шүү. За ингээ урдаасаа ингээ хаалттай. Бүгд харваад за ингээ тавсалтгүй харавсан. Бүгдээрээ бамбаага халгал. За ингээ бамбаага халгалж байгаа. Илжигтэй ч гэсэн хариуд нь харваад бай. За ингээ харвж яхад өөдөөс нь бамбаагаараа хаагаад сум ингээ оногдож байгаа штэ. Тэгэхэд бамбаагаараа хаагаад харвж байгаа сумны өөдөөс годон өөрөө мандайлж ороод шууд илжигтэйгийн зэргүүд рүү ороод дунд нь ороод тест яг анчуу шунгаж ус руу шунгаж орж загас барьж байгаа юм шиг маш хурдтай шунгаж орж ирээд тааралцнаа баруун зүнгүү цавчиж айхтар байлтлаа. Бид нар годон хангуг дийлэхгүй байна. Илжигтэй эзэнтэй бид нар ухраас ур аргалга. Цэргийн ухраа бид нар ханхуг годог дийлэхгүй. Тэрний цэргийн ур чадрыг үнэхээр дийлэхгүй байна. За ингээд годон ялаад зутгаалгачих байгаа. Өөрийгөө бас их чанжин гэж бодоод байгаамаа. Их чанжны хэмжээд очиж чадахгүй хөвдөж муугаар хөл гайгүй хөвтөж. Одоо дахиад айрах бах. Бүгд бэлдээрээ. Бүх цэргүүд амрах тушаал өгөхгүй шүү. Ойлголоо годон эзэнтэй. За ингээд годон. За ингээд дахиад удалгүй хоёр тал амарч байгаа дахиад айрсан. За яг энэ байлдаанд бол зүгээр илжигтэйг хоош нь хөөгд явуулчих. За яахааргүй одоо годонгийн зэргүүд харуулдах жадаа шидэгч гэдэг юм уу одоо маш сайн годон ч нөөрөө сүн гүрэн рүү одоо сүн ус руу байлдаж исэн их тийм мундаг хүн штэ мундаг жанжин хүн. За одоо ингээд байлдаад тэгээд одоо илжигтэйг ялаад дахиад хураасан баг. Миний газар нутаг дээр битэн ирээрээ илжигдээ. Чи миний газар нутаг дээр ирэх юм бол би чамаг нохоо шиг хэдий хэсэг тас авчих шүү. За ингээд годон цэрэг аваад ухарсан байна. Та үүгээрээ төрсөн ах хаан ахтайгаа зөрчилдөж байгаа юм шүү. Би хаан ахтайгаа зөрчилдөөгүй. Монголын төрд байгаа. Хачиг хуралцнуудтай би зөрчилдөж байгаа. Хаан ах маань надтай нүүртгэж уулзсан бол арай ч ингэхгүй. Надтай байлтахаас өмнө нүүртгэж уулзъя л гэдэг хүн. Би бол хаан ахтай бодлоо л хэлдэг. Хаан ах маань миний занг мэдчил байгаа. Одоо гівгэнтэл миний занг анхудаага таньж байгаа юм гэж байхгүй. Хар багасаа л ах бид нар биенийхээ занг мэднэ. Зэрэг авахраа. За одоо ингээд годон Гансууд их том ялт байгуулсан. Ингээд зэрэг авахраасан байна. Нэг юм асуулт байгаа даа. Би анимсгээс ойлгохгүй байна л да. Одоо яг яагаад илжигтэй годон руу дайрч байгаа юм бэ? Энд чинь одоо годон нөгөө төрийн сайдуудаа хамгаалаад байна. Хамгаалаад байгаа тий. Тэр сайдуудыг гаргаад өг гээд байгаа. Годон руу зүхтцсэн шүү дээ. Махмуд Ялаваач, Чингаа Чинсан одоо их мундаг мэрэгэн сайдууд бүгд зүхтцгаацсан. Годон руу зүхтцсэн. За ингээд годон цэргээ аваад хоошилсан. Хөхнөр рүү. Одоогийн Аамдогийн ойролцоо буцаж очиж суурьшсан байна. Ингээд одоогийн Хөхнөр Аамдо хот гэж байдیں۔ Тэрний ойролцоо Годон хааны хан хүүгийн өргөө байгаа. Их төрийн хаан ах чинь л танд одоо их хорсох бах та. Тэр хамаа байхгүй. Та нар шиг мэрэгэн сайдуудыг хамгаалах нь миний үүрэг. Би Монгол төрд хэрэгтэй хүмүүсийг хамгаалж байгаа. Гэтэл бид нэр бодоод үзэлтэй. Монголын эзэнт гүрнийг
энэ дэлхий түгээх ёстой байтал хоорондоо ингээ байлдчихл байдаг. Хэрвээ бид нар хоорондоо ингэж байлдаж яхих хооронд сүн ус руу, жагар ус руу дайрсан бол яах болж таарч ийн? Харин ч илүү боломжтой биш үү? Гэтэл хоорондоо байлдаж идэг. Энэ надад үнэхээр таалагдахгүй. Гэхдээ би дуртаадаа байлдаж ийн гэж бодоов юу? Үгүй. Хүсгүй ч гэсэн би өөрөө байлдахаас өөр арга алга. За инхүү годон бол хэлсэн. Өөрөө бол ер нь хинхтэй авинч цаантай. Гэхдээ яаж ийн? Байлдахаас өөр арга алга. Хурцд энд харамсаж байна. Хурц дүү маань ямар зоримог хар багын тийм сэргэлэн хөдөлгөөнтэй хүү байсан гэсэн. Хөлгөн ахын хүү. Дэнд харамсалтай. Энэ муу илжигдээл одоо очиж шалгаа ийц. За одоо ингээд үнэхээр одоо годон одоо харамсаж эхэлсэн. Хар хорин од дөргөн хатны өргөө. Фатима чи миний хүүтэй хилцээр хийнэ гэсэн яасан. Илжигдээ тэднэртэй байлдаад ухарсан байлаа. Би хүүтэйгээ дайн байлдаа хиймээргүй байна. Зүгээр хилцээр хийгээд ахыг ёс төдий биш албан ёсоор зөвшөөрүүлчих гэж гуймаар. За. Тэгвэл би өөрөө очиж уулзъя. За ингэж Фатима хэлсэн байна. За ямар ч л байсан яаж ийн. Фатима одоо энэ үйл ажиллагаанд одоо оролцъё гэж хэлсэн байна. 1247 оны хавар 5 дугаар сарын 25 сарай Палано Карпини Батханы өргөнд төрж ирлээ. Танд их баярлалаа. Ямар ч лээсэн. Гүйгийг хаанд ширээнд өргөмжлөхийг бид нар харлаа. За. Өөрөө их хаан болчоод надад үг дамжуулсан уу? Танд юу ч дамжуулаагүй. Харин манай удирдагч их эцэг папт л загтал битсэн. Загтлыг надад үзүүлж болох уу? Болохгүй яах вэ? Энэ байна. Аваад. За ингэ загтлыг үзсэн байна. За одоо бат чинь энийг өөр дээрээ копид чавна л да. Тий, ерөөсөө бичээд авчт юм билээ бүгдийг хуулаад бичиж аваа. Тэгээд нөгөө Сарацин буюу Персил дээр би нөгөө өмнөх дугаар дээр латин гэдэг нэг хэлсэн. Тэр чинь нөгөө Персил дээр босоо монгол бичгээр Персил дээр русаар бичээ явуулдаг гэдэг. Тий. Одоо өөртөө авч үлдэж байгаа. Энэ Новгородын тоолбой Оросууд одоо энэ коммунизмын үед одоо хамаг түүхийг одоо устгаж хайсан л болохоос шуулна энэ хаан Торсын түүхэнд бол одоо энэ бичиг баримт нь байсан. Батхааны үеэс одоо уламжилж ирсэн юм шүү дээ. Тэгээ одоо нуучаад байна уу? Эсвэл одоо устгаа хийчихв. Ленин талынхан одоо Ленин Сталин устгач уу яач юу? Ямар ч лээсэн энэ Санкт Петербург хотод одоо бүх Монголын хамаг түүхийг тийш ачиж нүүж явж явсан шүү дээ. Тэр одоо ямар ч лээсэн энэ бат бол одоо их папт хэлгээсэн загтлыг өөрөө русаар хуулуулж авч байгаа. Ингээд хуулж авч штэ. Эдгээр элч нарыг гэр орн руу амар тайван хүрг. Тэднийг Киев хүртэл аюулгүй байдлыг ханга. Ойлголоо эзэнтэй. За ингээд. Батын тушаал. Энэхүү 20-30 цэрэг гарч ирж Киев рүү хүргэж өгөхөр болсон байна. Ингээд одоо Бенедикт Полак, Палано Карпини гэсэн папын элч нарыг батын одоо тий шадар цэргүүд гэх юм уу да. Одоо ингээд аюулгүй байдлыг хангаад Киев рүү аваа яваад гэсэн. За энд нэг асуулт байна. За Карпинигийн даалгавар дотор нөгөө Престер Жонтой уулзах талаар нэг юм байсан да. Одоо наадах чинь би хэлнэ. Арай болохгүй. Батад энийг хэлэхгүй шүү дээ. Папта очиод Престер Жоны тухай хэлэх ёстой наадах чинь. За ямар ч лээс ингээд Киев рүү авч явсан байна. Монголын тал нутаг. Хэрлэн голын ойролцоо. Отчхон Тэмүүгэгийн харьяаны газар. Гүйг. Энэ гүйг хурцыг алсан гэв.
Гүйг ийм тушаалыг өгөөгүй гэсэн тийм үг эзэнтэй. Мин одоо бүр дураараад өргөж ах шивтэй. Тэгээд эний ээж нөхсөн болж таарж гинөө. Тийм ээ. Дөргөн натны тушаалаар л байхаа л та. Тэгж ярихгүй шүү. Тэгж ярихгүй. Зэрэгэ бэлт. Одоо твчиж чанлаа. За одоо ингээд отчин тэмүүгээ ууралсан байна. 1247 он. 100. Хөхнөр Годон хан хүүгийн өргөө. Эзэнтэй хар хормоос илчирлээ. Хийм. Таны ээж явуулсан гэсэн. Фатима. Тэр муу ягчаас өөр юм биерээрээ юу. Хөвөө явал. Алтан гэрээгээ барьсан байж тээ. Их төрийн алтан гэрээгийг ийм өөдгөө юмнуудаас атгаатч авч явах шиг дээ. За. Мууцанч төрөл юм байна. Орвол. Ямар зорилгоор ирв? Надтай байлтгаж ирээв. Үгүй, таны их чинь ив найрамдлыг барьж ирлээ. Ив найрамдалтай байя гэж ирсэн. Би ив найрамдалтай л байсан. Хэн миний газар, хэн миний хариат албаттын газар руу, миний харианы газар руу хэн эхэлж одоо хөл тавьж, миний газрыг хэн зөрчсөн юм? Миний ах уу? Эсвэл миний ээж үү? Эсвэл чи юу? Чи надтай ярих байгаа шулуухан яар. Чи намайг шулуухан хаан хүү гэдгийг мэднэ. Таны их төрсөн ахыг ёс төдий биш. Албан ёсоор хүлээн зөвшөөрөөч гэж гуйсан. Тэгээ энийг тэгээд миний ах өөрөө хэлэхгүй яагаад чамааг явуулж байгаа? Таны ахын талаар мэдэхгүй. Та нар миний ахыг хаан ширээнд өргөмжилчөөд өөрсдөө цаагуур нь өөрийнхөө дураараа ажиллаж байгаа юм шүү. Энэ үнэн биз дээ. Монголын төр агуу их хаантал байх болохоос биш, байх ёстой болохоос биш, харин хэн нэгний гар хөл утсан тоглоом байхгүй шүү. Таны их ямар ч лсэн найрамдыгээд энэ цагаан сүү энэ дарсыг өгж байна. Тэгээд бэлэгсэлт өгж байна. Наадгаас ч их юм байгаа. За яг миний их өгс юм бол айдар. Тэр отож ламыг дуудах. Годон эзэнд нь та дуудвал тэгсэн. Энэ дарсыг шалгах. Ойлголоо. За. Хүмүүс зөвшөөрөн. За ингэж байгаа. Дарсыг шалгаж байгаа. Хор байхгүй. Годон эзэнтэй. Таны ээж чинь таныг хорлож хална гэж бодоо юу? Үгүй шүү дээ. Ив найрамдлыг бэлгшээж ирсэн. Тантай ив найрамдалтай байл гэсэн. За. Би энэ дарсыг чинь тэгвэл уухаас. Би ээжтэй биш. Их хаант хэн өргөмжлөгдсөн? Миний ах өргөмжлөгдсөн баха. Одоо би их хаантал ярина. Би ээжтэйгээ ярихгүй. Явж олно Фатима. Над одоо ярих юм алга. За яах, ээж манаас сүүн цагаан сэтгэлээ бэлэгдэж сүүхсэн л юм байна. Нэг уучдаг хэрэгэ. Уулна. Их төрийг миний эцэг шиг, миний үг эцэг шиг л хүн барих хэвээр. Яахаараа эмэгтэйчүүдэд толгоогоо мэдүүлсэн хүн захирдаг байна. Тэгтээ сонир юм да. Яста сони. Ах маань ээжийнхээ өргөнд ороод дугаалчаад идэг гэсэн тийм мэдээрлээ. Ойлгомжгүй. Үнэхээр ойлгомжгүй. Их хаан шиг л байх ёстой шүү дээ. 3 хоногийн дараа. От шиг дуудаах. Юу болсон бэ гоод эзэнтэй? Толгой манараа болж өгдөггүй.
Яасан бэ? Год эзэнт та зүгээр үү? Айл суцсан чинь барь. Яагаад угшаад байна? Мэд хэм алга. Толгой дүүрээд байна. Доктор их халаад ах юм. Фатима арай таныг хорлцоог байгаа. Архийг дарсыг шалгасан биз дээ. Шалгасан. Хороогаагүй дээ. Тийм болол та. Энд нэг л дотор халаад ах юм. Энэ сүүг шалгаадах. Ойлголоо. Год эзэнтэй. Цагаан сүүн дээр нь ингээд нэг нунтаг шиг юм ингээд ижгаад хальж л дээ. Оюуноогоо өнгөтэй болоод өрчиж. Сүүнд хор хийсэн байна. Тэгсэн болол та. Монгол хүн сүүнд хор хийн гэж яасан ч байхгүй. Фатима ч юм уу яачс яана гинэ. Би чамаг энэ дэрэгт чинь лалдаг байж. Год эзэнтэй. За ингэж годонгийн биеийн муудлаа. Харж ир бол миний дүү. Миний дүүг дуудвал би уулын жагар улс руу дүүгээ явуулсан юм. Ийнд мөрний зүүн өндөр байгаа. Харж ирэх энэ газар нутгийг сайн харж хандж бай гэж би захиж байна. Год эзэнтэй аль вэ буцсоо суугаадах. Ямар гээчи хор вэ? Юу ч идсэн. Огж буйлчод болчихгүй байна. Би ууланд байлдаж байгаад эх орныхон төлөө, Монголынхон төлөө байлдаж байгаад сүм усыг мөхөөж, газар нутгаа томоор тилж би Монголоо мандуулаад тулалдааны талбар дээр ядаж өгөхгүйсэн. Ингэж хорлогдсон гэж бодсонгүй. Фатима өөд хүмүүс яан гинэ харж ирт энэ газар нутгийг заавал захар гэж хэлээрэ. Бас нэг юм байна. Мэргэн сайдуудыг бүгднийг аваад Батахын газар руу цутаалга. Тэднийг амьд байлгах ёстой шүү. Над шиг хаан хүү гарц биш. Харин тэднэр шиг л төшмөдүүд төрөх хэрэгтэй. Хаан хүү та бол Монгол төрийн хамгийн том гарц. Гэхдээ та байхгүй бол ингээд хөхнөр төвдийн газар нутаг яах болж таарж байна. Одоо ингээд бусдын мэдлэлд орно шүү дээ. Юм уу Фатима мэдлэлд оруулна шүү дээ. Одоо ингээд өөрийн газар нутаг, хөхнөрийн газар нутаг ингээд тэдний мэдлэлд орж байна. Би чадлаараа хамгаалсан. Ах маа намайг ингэхгүй. Ээж маа намайг ингэнэ гэж байхгүй. Фатима. Юм уу Фатима л намайг. За яах вэ? Яах. Год эзэнтэй. 1247 оны 100 годон хаан хүү годон хорлогдож өгчээ. Ёстой хайран баатар. Ёстой хайран хаан хүү. Өн яагаад нэг н олигтой юмнууд нь ингээд одоо ингээд байхгүй болтго нь л бас их сонир байгаа юм да. Одоо ер нь энэ дугааруудыг хийгээд ахаар ерөөсөө тэгэл мундаг сайнууд л одоо сайнууд дараалаад үхээд байх ямар хэцүү юм бэ. Годонгийн мөрөөдөл нь бол тиймээс би ингэж хорлогдож өгөхгүй. Дотрооч байлдах дургүй байна. Би гадагшаага тэлж байлдмаар байна. Их Монголоо би томруулмаар байна. Ядаж тулдааны талбар дээр би үхмээр байна. Энэ миний мөрөөдөл байсан гэсэн чинь одоо өөрийнхөө мөрөөдөлтөө одоо хүрсэнгүү дээ. За ингээд ямар ч хэлсэн. Их харамсалтай нь ингээд ханхуу годон хорлогдож өгсөн юм. Хар хорим хот. Гүйг хааны өргөө. Өмнө зүг хөхнуураас мэдээ ирсэн хаанхүү. Хаан эзэнтэй. Юу болов? Хаанхүү годон хорлогдсон. Юу гинэ? Нэнийг. Тэ сүүлийнх нь үг нь юу байсан? Фатима намайг хорлсон гэж хэлсэн. Ээж Фатима хоёрлын болгоны хийгээд байгаа юм байна. Энэ одоо арай дэндлээ. Өөртөө тослуулж бай гэж хэлсэн. Миний ганц итгэлтэй жанжин илжигтэйгээр их юм хэлгүүлээ биз. Тэр нэг би мэдсэн боловч дугаар байсан. Фатимаг аваад ир. Ойлголоо. Фатимаг хатан та таны шивгчин Фатимаг их хаан гүйг дуудаж байна. Би явуулахгүй. Миний өргөнд байжиг. Тэгтээ их хаан дуудулж шүү дээ. Их хааны ээж. Их хаанд үгээ хэлж байна гэж хэл. Ноён та.
Одоо яах вэ? Одоо яалтай байл. Бид нар ингээд л одоо хаан хүү түүний хаан ээж хоёрын хооронд л одоо асуудал болох нь те. За юу ч гэсэн хаанд очиж илээ. Хаан эзэн те. Фатимаг авчрахгүй гэж ээж тэгсэн үү? Их өмөрж ах шивтэй. За яах? Тийм юм байхгүй те. Хаан та. Юу болов? Их зэрэг ирж байна. Бид нар л юу лээ? За ингээд түргэнд болцсон. Бүх цэргийг гарга. Ямар цэргүүд ирж байгааг мэдээд ав. Тэд нартэй нэгийг үзэн шүү. За ингээ хаан өөрөө гарч ирсэн. Та нар юу болсон? Хааны их өргөөрөө яах ч ирэв? Гүйг мө хөлөг. Одоо бид нар хангалттай. Чи хурцыг алсан. Одоо годон алсан. Тэмүүг аавга. Та ингэж болохгүй. Энэ асуудлыг би өөрөө шийдчихье. Чи өөрөө шийдэх цаг хангалттай байсан. Хангалттай байсан. Чи миний бүх эгч нарыг алаа үсттэй. Чи алаагүй маа гэхэд чиний ээж алсан. Хангалттай. Эзэн Чингис хааны охтуудыг хэн аллаа? Танаа талынхаа алаа үсттэй. Харин хаан хүү хөлөгний газар нутагт халдаж ууган хүүгийн хэн аллаа? Танаа талынхан алсан. Хөх нуурыг захирч байсан өөрийнхөө дүү годон хэн алсан? Танаа талынхан алсан. Одоо тэгж ярихгүй. Гүйг муу гүлгийг хаан ширээнээс нь буулгая. Гүйг Монголын хаан биш. Ууха. За ингээд Тэмүүгийн цэрэг дайрсан. Хар орон отыг хамгаалъя. Миний хойноос. За ингээд гүйгийн цэрэгт хааны цэргүүд дайрсан. Хар хорны дэргэд болсон маш том толдон боллоо. Бөөн байлдаан болж шít. Гүйгийн одоо нэгд хаан нэгэнд дуудлага өгснөөс хойш бусад цэргүүд ирж байгаа байхгүй. Дэндүү олуулаа байсан учраас яг нэг өдөр, хоёр өдөр байлдаа Тэмүүгээ ялагдсан байна. Одчхон авгыг өргөнд оруулаад ир. Та яагаад Монгол төрийн эсрэг ингэж зүтгэдэг вүлээ? Ингэж тэмцдэг вүлээ? Хөөе. Мөн хаан гүлэг минь. Мо жолдраа ми чи намайг сонс. Айлуу намайг тавиадах. Алтан үргийнхэнд хүрэх хэрэг та нарт байхгүй. Та нар алтан үргийнхнийг хүндэлдэг үү? Та нар ядч хүндэтгэлтэй цус гаргадаг алддаг үсттэй. Нохоо шиг алж ирсний чинь би мэдхгүй гэж одоо юу? Чи хаан бишээ гүйгээ ширмүнд чи яга хаан ширээг өгөхгүй байгаа. Хангалттай тислээ. Ядч байхад бат ирсэнгүү. Чи Монголын эзэнт гүрэн даян дэлхийг эзэж тэлж байхад хор хотхуурыг чи хийсэн биз дээ. Чиний хийсэн биз дээ. Чиний ихийн тэр мөө шивгчин гэдэг садар юм хийгээ биз дээ. Чи яасан ч Монголын хаан биш. Чамд би заграхдахгүй. Би чамаас өмнө чиний өвөг эцэг аян дайнд явсан цагт би 7 жил Монголын төрийг захирсан хүн. Би Монголын хааны ширээг хаан шиг аваад явж исэн хүн мэдүү. Чам шиг мó арчаагүй амтан имсийн үгэнд автдаг. Ихийнхээ үгнээс гараагүй амтан яаж хаан байх юм бэ? Чи яасан ч хаан биш. Цэргийн жанжтыг орвол. Чи намайг шихийн хотгийн өмнө очиж шүүх ёстой. Яагаад эндэ хуурай шүүж байгаа? Чиний ээж чинь хаав. Тэмүүг отчхон таныг насыг бодож бид нар олон жил харин таныг хүндэлж таны газар руу чи болдоо муу шулам. Чи зүгээр дайн байлдаанаар өгөөдөөгийн олж ирсэн татвар хатам штэ. Одоо чи Монголын төрийг самарч ийн мэдүү? Агуу их ахын маань байгуулсан улсыг та нар шиг юмнууд самарч ийн. Би энэ чинь төвчж чадахгүй. Чи ямар ч лсэн Монголын хаан биш. Чамааг би Монголын хаан ширээнээс түлхэх л бол мэдүүгүйгээ. Отчхныг яах вэ? Нас өндөр болсон.
Чи намайг яавал яагүйгээ. Яавч би чамайг хаана гэж хүлээн зөвшөөрөхгүй. Чи ямар мундаг мэрэгэн сайдуудыг, ямар мундаг хаан хүүүүдийг байхгүй болгосноос санаж гин үү? Тэгээд чи намайг төрийн их заргач Шихий хотог дүүдээр аваачч шүүхгүй яагаад дотроо шүүж байгаа юм бэ? Чи хувьдаа ийм цэргийн шүүх байгуулдаг болсон уу? Чи хувьдаа ийм ордны шүүх байгуулдаг болсон уу? Таанусын дураар хэн яаж амьдрах нь, хэн өөхөн шийдэгдэг болсон уу? Таанусын дураар их засаг хууль, ёс зарчим хууль хөлдөө гიშгэгдэг болсон уу? Та нар их хааны бичсэн их хуулийг хөлийнхөө улд гიშгцгээсэн. Та нар шиг юмнууд удахгүй Монголын төрөөр та нар тоглох болоогүй. Удаан тоглож илвэ. Та нарын юм чинь хугацаатай шүү. Тэмүүгөө отчихныг гүйгийн зарилгаар, гүйг хааны зарилгаар цаацлсан. Монголын төр тэрсэлсэн гэд. Гэхдээ уул нь их засгийн дагуу эн чинь алт уургийн хүн. Шихий хотог заргач дээр аваачих тавих ёстой. Шихий хотог яахан шийдэх ёстой. Гэвч өөрсдөө ордон дотроо шийдэж яагаад. За энэ бол одоо яа харахгүй их засгийг зөрчсөн айхтар асуудал болсон. Ээжээ, би танаас нэг асууя. Та годон галсан уу? Үгүй. Фатимаг дуудаад тэр. Фатимаг яг одоо аваад тэр. Хэрэггүй үсттэй. Хүүмэн. Алло, эшигтэн цэргүүд. Ээж дээр очиод. Би 7 хоног хүлээлээ. Фатимаг 3 удаагаа дуудчих гэж хэлээ. Хатантаа таны шивгч Фатимаг их хаан гүйг 3 удаагаа дуудчихна гэж хэлж байна. Фатима миний өргөнд байгаа. Би түүнийг явуулахгүй гэж хэл. Хаант минь ээж чинь өргөндөө оруулаад өгөхгүй байна. Их голын зэргүүдийг бүгднийг бэлэн байдалд оруулаа. Өөрөө очиж барьж явахсан. Хатантаа гадаа хүмүүс шуугаад эхэллээ. За чи юу болов? Ээж та холдчих. Чи миний шивгчнийг наад шивгчин чинь үн шивгчин чинь юм уу? Таныг илбдсэн шолом юм уу? Миний ээжийг хөдөлгөөнгүй барь. Гүйгээ ингэж болохгүй. Фатима, нааш өхрөдөр. Би чамаг гүйг хаантан минь. Өршөөл үзүүлээч. Чам шиг юм өршөөл ахгүй. Чирээ гаргаад ир наатаа. Наатаа олны өмнө. Гарга. Харааран отын иргэдээ. Их хаан гүйг миний үгийг сонс. Энэ олон чин шивгчин, миний ихийн шивгчин, хатан ихийн маань шивгчин гэж явсан мөртлөө Монголын төрийг хутган өмүүлж исэн өөдгүү мүү шолом. Тиймээс үүнийг цэвэрлэж, үүнийг цээрлүүлэх ёстой. Монголын төрөөс ийм хүмүүсийг цээрлүүлэх ёстой. Цэвэрлэх ёстой. Бүх хувцсыг тайлнаадхаа. Муу өлөгчин, муу өөдгүү муу ягчс, муу биеэ үнэлэгч. За ингээд бүх хувцсыг тайлсан. Тэгээд хүлсэн, нүцгнэр нүлсэн. Ташуурд. Бүх цэргүүд нэг ташуурд. За ингээд ташуурдаж нөгөөх нь одоо ойр дуу тавьж орилсон л доо. Чи яах гэж миний дүүг алсан. Чи яах гэж миний эцгийн дүүг бас алсан бай. Одоо нөгөө хурцыг л яриад байна л да. Чи яах гэж алтан уургийнхныг хор хутгсан. Чи яах гэж алтан уургийн бүх гүнж нарын дунд хов хутгур зөөж миний ихэр алуулсан бай. Таны төлөө таны ихнийг хийсэн тийм юм байхгүй. Янийг ташуурд үнэн үгүй өчгөө хэлсэн ташуурд. За ингээд ташуурдсан. Ташуурдуулж маш их ташуурдуулаад би нэл шарх болсон. Бас рубруктер гарахтаа нөгөө халуун галаар одоо тэгэн тэ. Түүний шарх нь одоо хэтэрхий яатсан байна. Ташуурын шарх нь их цус таа болоод арьс нь ингээд одоо зулгсан байна. Яах вэ? Эдгээр төмөр улаасгаж чагаад шархыг нэргээгдэх наадах. За ингээд улаасгсан төмрөөр Фатимагийн шархан дээр пс гэд нөгөөд чинь одоо хайрж байгаа шүү дээ. Яста байдгаараа чарлсан. Яста бүр аягүй чанга ашиглаж исэн гэж ярьд. Дахиад ташуурдаад улаасгсан төмрөөр
Шархыг нь хайраад бай. Энэ үг хэллгүй яадаг юм. За ингээд одоо дахиад хайрсан. Хаант минь би үгээ өгч. Өч. Чи юу өгч гэж чинь? Үннээ л хэлнэ шүү. Та нар манай агуу Аллахын газар нутг руу алдсан. Та нар манай Хорезмийн их шах Мухаммедийг та нар хүссэн. Зоригт хунтааж Жалалаттиныг та нар байхгүй болгосон. Энэ ихэс дээдсийн амьдрал чинь чамд ямар хамаатай юм? Чүм үү Бухарын янхал байсан биз дээ. Тэгээ хурж ирж хар ормын янхан болж байгаад миний ихийн туслах болоо биз дээ. Ихэс дээдсийн амьдрал чамд ямар хамаатай юм? Та нар миний эх орныг эзэлсэн. Та нар миний эх орныг үгүй хийсэн. Энэ бол Тэнгэрийн зээрлэл байсан. Энийг миний өвөг эцэг гүйцэтгсэн. Миний өвөг эцгийн нэрийг бити дурс. Би алтан ургийнхын бүгдээрэнд нь хараал хийсэн мэдүү. Би танаа алт ургийнхныг хараалсан. Танаа алт ургийнхэн бие биенийг аална. Бие биенийг хятна. Бие биенийг барьж идэн мэдүү. Бие биенийхээ амийг таслах болно. Харж л байгаараа. Чам шиг муу боол хараал хийлээгээд Тэнгэр язгууртай Тэнгэрийн хүн бидний өрөөдөнд нөлөөлөх үү? Тийм юм байхгүй. Энийг занж. За ингээд занжсан. Та харж л байгаараа. Гүйг хаант минь. Чи хаан болох ёсгүй штэ. Би энийг мэднэ. Бүхэл явуулгыг би хийсэн. Би таны ихэд нөлөөлж исэн. Би таны ихийг илбэтсэн. Үнэ? Таны ихийг би мансууруулах бодсонд оруулсан мэдүү. Тэгээд таны их миний үгээр болсон. Тэр мансуурах гайхамшигтай сайхан мансуурдаг юмыг надаас гуйдаг байсан. Би тэгээд өөрийнхөө хүслээ, өөрийнхөө үгээ таны ихээр биелүүлж гүйцэтгүүлчихэд тэрийг өгдөг байсан. За юу? Тийм болохоор зэрэг би таанусыг пивнээр наалуулахыг хүссэн. Энэ муу нүгэлтнийг нүгэлтэй нь өөртөө нүлдээ. Бүх нүх сүвийг ой. За одоо ингээд Гүйг хааны тушаалаар бүх нүх сүвийг ойсон. Нүдийн оёод, хамрын оёод, амын оёод, шихийг нь оёод. За тэгээ доошоогоо юу байдیں۔ За ингээд бүгдийг нь ойсон. Энэ муу хараалч ягчсыг эсхийн дороо. Тэгээ эсхийгээ битүүлээрэ. За ингээд одоо ингээд эсхийн дороогоод эсхийг нь битүүлсэн. Юм уу нүглийн сав өөрөө өөртөөгөө ингээ байж яг нүгэл нь өөрөө өөртөөгөө байг үлдэг гэд дахиж нүгэл гарахгүй гэд бүх нүх сүвийн оёд битүүлж штэ. За ингээд эсхийн дороосон. Гүнзгий усан тай. Гүйг хааны тушаалаар Фатимаг ингэж ороожээ. Энэ бол монгол хүн бол дайснаа л зүгээр шууд цавчдаг зантай. Ингэж амар тамалж яриална гэдэг бол монгол хүнд байх ёсгүй. Монгол хүн яхаар ингэдэ. Монгол хүн гэлтэхгүй. Хитрхи их өст дайснаа ингэж л устгадаг бол л та. Энэ дайсныг цээрлүүлэх биш бүр яргалсан л бол л та. За ямар ч лсэн Фатимаг ингэж одоо алж байгаа юм. Миний ихийг хорионд оруул. Одоо төрөө би өдөртнө. Монголын хаан ширээнд нэгэн л би суусан юм чинь энэ хаан ширээ хинт ч өгөхгүй. Миний ихийг хорионд оруул. За ингэж хорионд оруулсан байна. 1247 онд Дөргөн хатныг хорионд оруулжээ. Дөргөн хатаа тань дээр хоол унд оруулж ирж байна. Хүү манад энийг л оруулж ирж байна. Би энэ төрийг чинь төлөө зүтгэж зөвхөн гүйгийнхаа төлөө, хүүгийнхаа төлөө л ингэж явсан. Хүү манамаг энийг ойлгох ёстой. Ойлгодог болохоор л танд хоол цай унд өгж байгаа юм аа. Одоо гүйг бүх Монголыг өдөртнө. За яах. Энэ бүх хийсэн нүгэл маань, энэ бүх хийсэн буруу маань зөвхөн гүйгийн төлөө л байсан юм. Таныг ойлгож байна. Их хүний сэтгэлийг ойлгож байна. За ингэж гарсан. Хэд хоногийн дараа гүйг одоо дөргөн хатан дээр нэг хүн эргэлтээр орж ирсэн. Хатанд нь та зүгээр хоогуулах юм биш. Бэр минь. Хүү манусаа хэр удирдах чинь. Сайн удирдах байгаа. Би харин таныг хүндлээд таны зааварчилгаа ёсоор таач намайг их сайн сургаж бэлдсэн дээ. Тэгэхээр би танд хоол унд хүргэж өгч байна.
оруулж өгч байна. Та хоолунд идсэн ч гэсэн би чинь ягаал нэг салганд юм бэ? Нэг л юм дутагтаад байна. Наркотиконд оролцсон юм уу? Яатсан нэг тийм юм болсон юм шиг. Би танд үлдэр дутагтаад байгаа юм чинь өгч болно. Фатимагийн өргөнд байлаа. Энэ байна. Мөн үү? Мөн. За ингээд нэг юм харт амхны ханд уусан юм шиг байна. Агуул. Чи намайг эндээс гаргаж чадах уу? Би таныг энд чинь үрдүүлдэг. Юу яриад байгаа чинь энэ вэ? Би одоо Гүйг хаанд таны хүүд нөлөөлнө. Ингээд би яг тань шиг Монголын төрийг яаж барьж исэн явандаа алстаа би барих болно. Танаас их юм суралцсан. Таач надад их юм зааж өгсөн. Таны үе дууссан. Намайг өдөө болтол сургаж бэлдсэнд танд маш их баярлалаа. Агуул чи ч ёстой мөөдгүй амт юм да. Агуул тавтаа нарсар атанта. Гараа яваад гисэн. Тэр шин дөргөн хатан нассан эцэлжээ. Энэ агуул хамишлалч байгаа бол та. Тэгтээ сони одоо миний уншсан зарим их сурвалжууд төр бол дөргөн хатыг урт насалсан гэд байдгийн. Бас нэг тийм сони юмнууд байна. Тэгээд зарим дээр нь болонгууд бас нэг урт наслаагүй. Урт наслаагүй наалуулсан гэх тийм. Ер нь ийм юм хийж исэн яг ингээл эргээл ийм юм даалуулна. Их сони юм би хэлэх үү. Хүнийг бэлдээд дараагийн халаагаа аавна гэж хэлдэг штэ. Тэр халаа навсан хүн өөрийг нь алдаг байхгүй. Устрагд чинь юм байлэр юм байдий. Одоо энэ огуул хаймш гэдэг энэ их сонин нэр те. Нэр нь их сонир. Дараагийнх нь хүү гэсэн үг. Тийм. Яг чинь мэрэгд хатаа. Ааха. Бас л нэг түрг юмхтэй. Яг тэ хүү төрмөөр байсан чи охин гарчихгүй юу? За энэ охины дараагийнх нь хүү гэсэн утгатай л тэр огуул хаймш гэл нэр өгчихгүй юу? Нэг тийм байгаа. Тэгвэл ямар ч байсан энэ хатныг бол хатан дуусгах чавз. Дөргөн хатныг ямар ч байсан ингээд дуусгасан. Гүйг хааны зарлиг. Миний ихэд зүтгэж байсан болон Фатима зүтгэж байсан бүх төрлийн томчуудыг, төшөмдүүдийг бүгднгийн дууд. За ингээд дуудсан. Чи чинь хэн блэ? Би Али Абдурахман. Ахаа. Чи Ёловч цагийн орон сонгогдсон гэлөө. Тийм. Чи Умард хэдтийн нутгаас хэд дахин илүү татвар авсан гэлээ. Чи авилга аваад хаанадаас илүү баяжсан гэлөө. Хаата уул нь би зөвхөн таны ихийн тушаалаар миний их одоо байхгүй. Али Абдурахманыг бүх албан тушаалаас нь буулга. Аваагаар шууд цаазал. Дараагийнх нь за ингээд одоо бүгдийн цаазалж ирсэн. Гүйг бол их харгиссэн. Бүгдийн цаазалсан. За одоо бас нэг хүн байна. Оруулаад. За энэ хин юм бэ гэж асуусан. Би бол Муртасан. Би зөвхөн таны ихэд дуртай дарсын бэлдэж өгдөг байсан юм. Чи тэгвэл миний эцгийн дуртай дарсыг бэлдээд миний эцгийг бас алсан уу? Хаант минь үгүй. Би алаагүй. Чи миний эцэг өгөөд хааныг хортоо дарсаар алсан уу? Хаант би тэгээгүй. Тэгсэн ч гэсэн чи Фатимагийн явуулддаг хүн үү? Үгүй би буурчин газар чинь л энийг ал. За хаанта та буруу юм хийж ин да. Хуршаах таны өршөөхгүй. Масисины хүн биш нэмэг бариад ав. За ингэ барьсан. Чи хэдэн жил асисины туршуул болж энд ч байсан. Чи хэрэг их удаа мэдээ уулын үгэнд өгсөн бэ? Над хариул. Би хариулахгүй. Би одоо ганцхан л хариулт танд өгье. Наадгаа хөөе. Гамнаас нь хөөс харсан. Хор уучж байгаа байхгүй. За асисины хүн шүү дээ. За ингээд бүгднгийн алж эхэлсэн. За тэгээд одоо ингээд юу болж байна? Фатимаг чаллаа, бүгднгийн чалаад одоо ингээд хуучны хүмүүсийг бүгднгийн алсан. Годон дүүгийн маань харьяанд байсан. Бүх албатуудыг нь төрийн хуучин сайдуудыг аваад ир. Ойлголоо. Тэд нэр Батын мэдл рүү явах гэж байгаа шүү дээ.
Амдаа даваад ирээ. За ингээд Махмуд Ялавачийг барьж ирсэн. Одоо ингээд буцаад албан тушаалтанд тавьсан. Чинга Чинсныг буцаад албан тушаалтанд тавьсан. Ингээд алс холын бас газар нутгаа, харьяат газар нутгаа өөрөө бас имхэлж цэгцлээд 4-р килиж одоо К хосроо биш үү? Одоо нэг Косидад ялагддаг. Тэрний төрсөн дүү 4-р килиж асланыг Сэлжүкийн одоо захирагчаар тавьсан. Тэгтээ байж юу захирагдчих хэвээр. Тэгтээ Сэлжүк гэж захирчээ. Одоо Сэлжүкийн султанаар тавигдсан. Гүржийн нэгэн хоёр хаан хүү Давидхийн хоёр ч нэг хаан ширээ болоцолтоод байгаа хоёр юм байгаа. Хааны төрсөн хүү нөгөөх нь татвар эмийнх нь татваратных нь хүү. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг муулцуулахгүйгээд гүржийг хоёр хуваасан. Ингээ хоёуланд нь захируулсан. За одоо ганцхан асуудал үлдлээ. Батыг яах вэ гэд. Одоо Баттаа одоо ингээд хаан одоо үзэлцгээс одоо бүх юма бэлдэж эхэлж байна. За яг ингээд байж байтал. Батыг би дайлмаар байна. Би бол их хаангүйг цэрэг гаргах гэж хэлсэн. Болохгүй. Таны өвөг эцгийн хууль энэ бол Монголын их хуралдаагаар шийдэгддэг зүйл гэдэг гаргаж өгсөнгөө. Их сони Чингис хаан ч гэсэн холыг харж. Хизээ нэг цагт миний үр хүүхдүүд миний байгуулсан улсад үүмэн саман үсгэл хоорондоо самуурцхаг. Төрийн систем явдгаараа л явг. Энийг Ялууч цаа байгуулж гисэн. Тэгэхэр чин зэрэг би хаан бай цэрэг өгөхөд өгөх ёстой шүү дээ. Өгөө. Нөө их хуралдаа цэрэг өгдөггүй. Бат бараг дор хаяж 150-160 мянган цэрэгтэй байдаг. Бат их олон цэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр Монголын эзэнт гүрнээс өөрөө Монголын хаан чинь цэрэг татах гэхээр зэрэг их хуралдаан шийдвэр өгдөггүй. Их мундаг систем байгаа зү. Түрүүн тэр байлдаадаас асуудал чинь өөрөө өөрсдийнхөө харьяаны эсрэгээр бас байлдаад яваад байсан. Тийм юм болж байгаа юм. Энэ нэг угаасаа Чингис хааныг амьд сэрүүн байх үед ч гэсэн их мундаг улс байсан ч гэсэн хаан тэгээд солигдчихоор л хог болчдгийг их өөрөө амьд харсан хүн шүү дээ. Тэгээд надаас хойш миний байгуулсан улсад миний үр хүүхдэд асуудал үүснэ гэдгийг мэдж байгаа шүү дээ. Хэрвээ хаан хүүд асуудал миний үр хүүхдүүд ачнаар асуудал үүсгэх юм бол хоорондоо асуудлаа шийдэцгээг төрийг самарч болохгүй. Ингээд хаан өөрөө захирагдах хэрэгтэй. Тэр хаан тэр хүртэл захирагдах их хуралдаа захирагдах хэрэгтэй. Яг ийм юм болсон. Бас Гүйг хааны тушаал. Би сорхогдны хчийг гэргийгэ болгоё гэж утсан юм. Татгалцсан. Тэгэхээр тулуун эзэмшлийг шалга. Шалгалт орвол. Одоо миний өнцөг болон бүрт байгаа хаан хүүдийн захирж байгаа газар руу бүгдээрэнд нь хяналт тогтоо. Тэднүүсийн албат хариатуудыг тат. Миний цэрэг болго гэсэн тушаал Гүйг хаан болгосон. Одоо тулуугийн эзэмшил рүү халдаж тулуугийн одоо юмыг булаана гэсэн цэрэг хариат албатуудын булаан буюу сорогдны талынхны тал руу одоо ингээд хошуу дүрнэ гэсэн үг. Энэ бол их хатуу тушаал. Одоо энэс өөр цэрэг яаж гарах вүлээ? Ингэж ижил тэр чин Баттаа нэг учруулах гээд байдаг. Их гүрнээ тэлмээр байдаг. Бат өөрийн хүлээн зөвшөөрөөг. Гүйгийн хаанта өрн зүгөөс илчирлээ. Хэмб их чанжин сүбэдэ бараалахыг гинэ. Орол. За сүбэдэ жанж орж ирлээ. Хаант нь таамар амгална. Их багш. Таамар амгална. Химээгүйг хаан судал дээр нэлээд алмаар нь суулаа. Хайж бэрхшээж эхлэв. Сандрав. Сүбэдэгийн сүрлэг байдалд нас хэдий дээр гарсан ч гэсэн Гүйгийн мөн өөрийнх нь аавынх нь багш байсан. Энэ одоо яах гэж хэлж байгаа бол? Энэ яах бол химээ? Гүйг бас дотроо бас ай сандарч эхэлсэн. Тэгтээ бас нэр амар юм шүү. Сүбэдэг хараа сүрдэж байгаа. Тэн өмнө асууж байсан сүбэдэг хэд настай юм бэ? Доотхгүй насын хэлнэ. Тэ ер нь бол их урт нассан шүү дээ. Тий их урт нассан. Яалтчгүй нөгөө олон жил зүтгэсэн учраас төр технэр хүндтэй хүн байгаад байгаа. Тэ. За ямар ч байсан
айхтар дуслаа шүү. Тийм. За ямар ч үсэн бидэнд ингэж Монголын түүхийг ингэж гайхамшигтайгаар ярьж өгсөн танд маш их баярлалаа. Бүр маш их баярлалаа. Үзэгч түмэнч гэсэн бас танд нэлээх талархсан комментиг ч гэсэн араас нь бичдэг. Тэгэхээр ямар ч үсэн үзэгчд маань бидний үйл хэргийг дэмжиж бидний бичлэгтээ лайк дарж subscribe дарахаа битээ мартаарай. Тэгээ энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар ирэх уулзалтлаа. Баяртай.